билүү оюуныг засуулчихсан жоох ингэ шүгүр болгочтой яадаг жоох ингэчүүл яадаг бол гисээр аваад гал бүх юма засуулж эхэлсэн. Сүүлдээ бүр донтоо болоод нөгөө Япон нөгөө бис засал хийдэг хүн бүр залхсан. Та ямар хэцүү хүн бэ? Би танд дараа нь дахиад хийхгүй. Та энийг өөрөө юмаа хийгээд хідэн юм шахдаг силикон өгчихгүй юу? Тэсэн чинь нөгөө чинь ингээ сүүлдээ өөрлөгөө ингээ хийж эхэлсэн. Хийж эхлээд тэгээ сүүлдээ нөгөө мөнгөгүй болоод тэр чинь авах маш үнэтэй штэ. Тэ 80-аад оны үед ийм бис засал хийлгэн гэдэг. Сүүлдээ бүр мөнгөгүй болоод нүүр ам хачин болоод тэгээд нөгөө урмлын тос шахаж эхэлсэн. Янз бүрийн ус тос ингээл бүх юм шахаж эхлэв. Тэгсэн чинь нүүр нь ингээл бүр хавдаж хөөгөл ийм том толготой болсон. Тэгээд ингээ хөөгöd тэгээд толгоонд нь том болсон учраас гудамжны хөвгтө түүнийг дооглоод сэнсэн толгоот гэж доогоолсон байхгүй юу? Пүнсүнгийн аж юм гэдэг. Тэгээд тэр юм сэнсэн толгоотой болсон учраас сүүлдээ бүр ингээ яагаад засах аргагүй болоод тэгээд солонгосын ард түмэндээ хандаад ингээ үйлсэн те амар том толгоотой гарч. Би ингээ маш хэцүү байна. Намайг нэг эмчилж туслаач. Хамгийн сүүлчийн удаа би мис засал хийлгээд эмчлэгдмээр байна гэд үйлсэн. Тэгээ өөрийнх нь та ингээ хуучин ямар байсан юм бэ гэд зураг үзүүлсэн чинь маш хөөрхөн эмхтэй. Та нар харуул үнэхээр гайхна. Ийм царайг хүн голж ийн гэж юу гэж. Үнэхээр хөөрхөн байсан. Тэгээд тэр ингээд тэрийгээ даанч өрөөсө хүлээн зөвшөөрдөг байсан. Яг тэр буруу бодол, буруу машин тэр эмхтэйгийн амьдралын ард суудсан байсан. Тэгээд нөгөө нэг тэр машины осол гарч байгаа байхгүй юу? Амьдрал нь тэгээ сүрсэн. Тэгээд дараа нь ингээд мис осол хийгээд аштайхан болгож байгаа юм л та. Гэхдээ ингээд нэг чимхээ тавьсан ингээд нэг гурил ингээд нэг чимхээ бадаад тавьсныг буудсныг хачи юм байдаг штэ. Яг тийм болцсон. Аюу хэцүү болцсон. Тийм нүртэй шин. Тэгээд одоо би эндээ сэтгэл хангалуун байна болно. Би одоо дахиж хизээч мис засал хийхгүй гээд. Тэгээд нөгөө зураг хараад ингээ үйлсэн. Тийм эмхтэй байж байгаа. Тэгэхээр зарим эмэгтэйчүүд яг ийм байдаг. Олон хүмүүс тэгдэг. Та өөрийнхөө нүүрэнд сэтгэл хангалуун байдгүй. Үгүй гэж хэлдэг. Ямар нэг юмаа засуулах юмсан гэж бодож байдаг. Тийм учраас энийг нэг тод харагдаа шивчих юмсан, нэг жоохон хөмсгөө ингэчих юмсан, жоохон ингэчих юмсан гэл ингээд засараад сүлдээ тэр нь илүү гоё, илүү төгс юм юм. За тэгвэл одоо хэдүүлээ юу яа л да. За энэ нэг суглааг суулъя. За энэ бас жоохон тийм танилцах, өөрийгөө нээхэд чинь туслах энэ хөгжилтэй цаг байгаа шүү заяа. За та энийг суглах уу? Баярлаа. Гаран засаж байна. Тэгэхээр бидний энэ цаг маань болохоор өөрийгөө нэг сайхан боломж байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт бид нар хамт олон бие биендээ тусал дэмжиж хин бас өөдөө яваасаа гэж хүсэж байгаа. Би бас энийг ч мэдж байгаа. Би ч гэсэн та нарыг тэгээсэй гэж хүсэж байна. За атгаагаас эхлэе. За атгаагийн хариулт нь юу? Асуулт нь юу вэ? Бид пластик мис засал хийх боломж олдвол та ямар хэсгээс эргэтнээ засуулж өөрчлөх вэ? Вау. За санийхтай холбоотой. Яна санийхыг ярьдгүй чи. Одоо энэ нэг юм авцсан байгаа. За миний хувьд энэ асуулт миний хувьд би өөртөө сэтгэл хангалуун байна л та. Тэгвэл тараас би энэ асуулт асууж байгаа. Би яг аль хэсгээс асуулт хийхтэй ч юм уу те. Одоо би өөртөө гажигтэй суучмаар юм байна уу? За би энэ асуулт энэ боломжийг би яг ийм боломж хүмүүс би магадгүй ийм хүсэлтэй байгаа найзтай энэ боломжийг олгох хаа. Ирэх юм бичиг байдаг. За тийм. Тэр өөр нэг хүнийг асуулахын төлөө дэмжиж гэж бодож байна уу? Мэдээж хүсэлтэй найз нөхөд байж болно шүү дээ. Би найзтай юм тийм үү? За баярлалаа. За дараагийн. За би болохоор та уучлаарай нэвтрүүлэгт орж хүнээс уучлахгүй болвол тэгээд тэр хүн чинь шууд уучлах гэвэл хинээс уучлахгүй вэ? За би дунд дугаас уучлахгүй хахаа би яг тэр нэг 4-5 жилийн өмнө амар маргалцчихсан. Тэгээд амар мохоо өгдөөдөө хэлсэн. Би ерөөсөө амьдралдаа ерөөсөө мохоо хэлж үзэж байгаагүй. Тэгээд тэр өдөр айгүй уурсандаа хэлчихсэн. Тэгээд дугаас уучлахгүй хах манай дөө гоос намайг миний уучлалтай. Уучлах хаа. За баярлалаа. Наа чи шууд уучлаа гэсэн байгаа. За та. Над тийм асуусан юм да. Та 80 нас хүрч хөлбөрийн алдар байгаа нэг жиг тэмцэлт байна нэ. Тэгээд хүмүүс таньж
захиас гэх юм тийм юу шиг байна. За 80 настай. За бүгдээрээ баяр хүргээ ойд нэрсэн. Баяр хүргээ. За 80 настай. За захиасаа хайрлнаа 80 настай алдар гавьяаны шагнал хүртсэн байна. Баярлалаа. Монголын газар сургуулийн ус бүрэл хийсэн. Газар шорооны төлөө тэмцэж их газартай хайртай. За баярлалаа. За энд айлын отхон хүмүүс байна уу? Айлын отгочод. Яа. За айлын уган хүмүүс байна уу? Яа, уган айлын том хүмүүс. За айлын томчууд хамгийн хариуцлагатай. Яа. За айлын дундууд байна уу? За тэр дундаа айлын бүр 2 дахь. Яг 2 дахь нь дараагийнхаа. За их зовлон амссан баха. За тэгвэл айлын нөө дундлууд нь гараа өргөдөө. Биш. За айлын зүйл цорын ганц хүүхэд. За баярлалаа. За тэгэхээр яг энэ дээр бас маш их сэтгэл нь шарахтай хүмүүс зөндөө байдаг. Би яах гэж айлын отон хүүхэд болов? Би айлын яагаад том нь болов? Би айлын том нь болсон учраас би одоо ингэж те бүх юм төгс байлгах гэсэн ийм хүн болчоод байж байна гэд. Тэгээ өөрийнхөө төрөлтийн ирэмбийг бас голдог, үүнийг өөрчлөхийг хүсдэг. Тэгээд энэ буруу төсөөллөөрөө амьдралаа өдөрдүүлдэг юм хүмүүс байдаг. За айлын 2 дахь хүүхэд. Айлын 2 дахь хүүхдийн нэг жоохон сул тал ч юм уу аяг хэцүү тал чамд юу байсан бэ? Жоон зарагтан дээр. Тэ. За айлын бас 2 дахь хүүхэд болохоор хайрыг бас их булаацалдаг хүүхэд байгаа. Тэгээд хайрыг булаацалтна гэдэг бол ээж аав аль хэн нэгнийг хайрлах гэсэн тийм ялгаатай хайраар хүүхдүүдэд хүмүүжүүлэх тийм хандлага гаргах юм бол тэр хүүхдэд маш хүнд тосно. Тэгээд айлын 2 дахь дараа нь дахиад доороо дүүтэй бол энэ хүүхд бүрэн хаягдах магадлал маш өндөртэй байдаг. Тэгээд үүнээсээ болоод сэтгэл нь маш их шаналдаг. Тэгээд бүх юмны буруу дандаа энэ голынх дээр нэрж яадаг. Ахын санаачилдаг. Энэ хүүхэд хэрэгжүүлдэг. Тэгээд доотлол нь зүгээр нөгөө яадаг байхгүй юу? Тэгэл нөгөө тэр ч хамаагүй гол нь энэ бас хэцүү байдалд ордог. Тийм учраас энээсээ болоод маш их шарахтай гүнхтэй яв. Хайрын хомсдолд орсон. Тэгээд хайрын хомсдолд орохоор энэ хайрын хоосон зайгаа өөр зүйлээр дүүргэх гэсэн. Ажлын донтон, сексийн донтон тий эсвэл мөнгөний донтон. Иймэрхүү донтон болох гейм тий PC геймийн донтон ч юм. Ийм хоос орон зайг дүүргэх гэсэн юм тохиолдлууд маш их байдаг. За тэгвэл одоо бүгдээрээ төрсөн ахыг ч дүүс. За ингээ бодоо одоо бүгдээр төрсөн ах ч дүүсээ ингээ бодъё хүн болгоо. За би бол тэр том ахтаа, жиж бага ахтаа, тэгээд би тэгээд дүүтэй. За энэ ах маань байхгүй оронд нь энэ их сайхан багш юм аа. Энэ багш миний бага ах байсан болоосоо. Миний дүү энэ байсан болоосоо гэд хүмүүс нөө төрсөн ахыг ч дүүсээ голдог. За төрсөн ахыг ч дүүстэй бас л жоохон асуудалтай зөрчилдөөтэй байгаа хүн байна уу? Аюу шудраг хүн би байна. Манай бага ах бит хоёр аюу зөрчилдөөнтэй. Ягаад гэвэл надаас 1 насаар ах учраас бит хоёр байнга зодтолдог, намайг их зоддог. Тийм учраас би 9-10 дугаар ангида уушуугийн дугууланд явж байсан. Ягаад гэвэл зодтолдох үед нь би бас зодуулмааргүй штэ. Өшөглүүлмээргүй штэ. Нүдний шилмэлээ ингээд тасуулмааргүй шүү дээ. Хантаа мөргөлдүүлмээргүй шүү. Би бас жоохон өөдөөс нь зодтолмоор шүү. Тэгээд би үүнээсээ болоод түүнийг аяг үзэн яддаг. Тэгээд дугууланд орсон, уушуу сурсан, таеквондо хангук. Тэгсэн чинь нэг удаа битээр зодтолдох болсон байхгүй юу? Тэгээд би яг ингээд нөгөө зодтолдох болсон чинь эхлээд заавал үрэлтээ аваад байрлал аваад ингээд зогсдог байхгүй юу? Байрлал аваад ингээд зогссон чинь манай ах бүр татаж унаад нөгөө хоёулаа зодтолдохчихсон юм чинь. Тэгээд 10 дугаар ангиас хойш намайг нэг зодоогүй. Гэхдээ ер нь маш их загиндаг юм байсан. Би тэгээд тэр юуг нь одоо уучлахгүй манайх нөгөө нэг Америк руу гараад 10 жил болсон ч гэсэн бид хоёр холбоо бариагүй гэвэл яах вэ? Дандаа ээж аваараа дамжуулж би бол түүнтэй холбоо бариагүй. Тэгэхээр энд нэг юм асуудал байна. Энэ ах маань байхгүй байгаасай гэсэн тийм асуудал байгаа учраас бид хоёрын харилцаа хөгжихгүй. Энэ миний амьдрал бас түүний амьдралд бас л нэг нөгөө автын ослын нэг шинж тэмдэг илэрж байгаа гэсэн үг байхгүй юу. За тэгвэл дараа нь төрсөн цаг үе.
За төрсөн цаг үеэ маш олон хүмүүс голдог. Хуучин социализмын үед ямар байсан гэж. Миний хөө тэр үед төрсөн бол тэгээ энэ арцлны юм үед яах гэж төрвөө. За та нар одоогийн цаг үед төрсөндөө ямар байна? Тийм үү. Та нар өстөө нэр 20 там төрсөн бол өстөө гоё байсан шүү дээ. Монголын газар шороо яг тэр үед хамгаалах боломжтой байсан. Одоо өстөө амар үе байна. Үгүй юу? За гэхдээ олон хүн ийм цаг үед би төрөөгүй байсан бол гэж бас боддог. Үүнээсээ болоод бас сэтгэл нь бурууж олоодлогоор явдаг. За энэ дээр бол та нар бас заримдаа гайгүй байгаа юм байна. За тэгвэл дараагийн үе үндэс угсаа. За энэ бас маш хэцүү. Манай монголчууд ямар хүмүүс дургу байгаад байна одоо? Ер нь. Хятад дургу байна. За гэтэл үндэ манай угаасаа бодит байдал дээр бас тэр хүмүүс суурьшсан байгаа. Тэр хоёрын дундаас хайр сэтгэл үүссэн байгаа. Тэрнээс хүүхэд гарсан байгаа. Тэгээ ирлийж байна, хурлийж байна. Тэгэд ингээ янз бүр. Гэтэл тэрнээсээ болоод маш ихээр гадуурхагдаж, доромжлогдож, хараагдаж, хинч биш болж, хаягдаж, хүн биш болчоод яваад гансраад, гунаад, гутраад, архичин болоод ингээд нөө яахаа мэдхэ болсон хүмүүс зөндөө шүү дээ. Цаанчаа. Ийм би яах гэж энэ хятад хүний хүүхэд болж төрвөө. Яах гээд та ир суусан юм бэ? Яах гээд би энд ингэсэн юм бэ? Ялангуяа энэ үзэл та нар гадаадд очивол маш их мэдрэгдэнэ. Би өөрөө юугаар Германд нэг 2 сар амьдралаа. Тэгээд тэнд нэг тати явуулаад амьдэрсэн. Өөрөөр хэлэх юм бол жоох амьдралаа өөрчилөд жоох гадаад орчинд ормоод санагдсан. Тэгээд асуугч ивэдэг штэ хүүхд мөхтэй асардаг. Тэгээд Германд руу ингэ явчих гээд. Тэгээд ингээд Германд руу ингэ явсан. Тэгээд явсан чи тэнд ингэ бөөн шар толготой хүмүүс. Шар толготой хүмүүс дотор нэг юм хар өстэй хүн байхаар ингэ тэр нөө ялгаа амар их мэдрэгддэг байхгүй. Би энэ хүмүүстэй адилхан болоод угаасаа энэ үндэстэн болоод ингээд төрчихгүй яах гэж ингээд ийм шар арьстай, намхан, хар үстэй бүх юм ингээд ялгаа ингээд харагдаад жоохон тиймэрхүүсэн дэлгүүрт орсон ч гэсэн ингээд ярьж чадахгүй. Яг нөгөө нэг өөрийнх нь их хэлээр дойч хэлээр ярьж чадахгүй бол хүмүүс худалдагч нар жоохон доргоо ууртай. Тийм учраас аюу гологдож байгаагаа мэдэрдэг. Тийм учраас гадаадад амьдарч байгаа хүмүүст энэ мэдрэмж маш хүчтэй байдаг. Их шаналдаг, стресст ордог. За тэгэхээр би бас нэг хэсэг Монгол олж төрсөндөө жоохон шаналж исэн, нэг хэсэг жоохон проблемд орж исэн гэсэн. За Монгол үндэстэн байх ямар байна? Гоё нөө. Тэгэхээр зарим хүмүүс жоох өөр үндэстэн болж төрсөн байгаасай гэж хүсдэг. За тэгвэл дараагийнх нь. За энэ арьсны өнгө. За энэ арьсны өнгө бол нөгөө Америкт ялангуяа маш хурц. Арьсны өнгөөсөө болоод алуулсан. За алуулсан дээд жишээ нь хэн блэ? Надад мөрөөдөл байна. Мартин Кинг Лютер байгаа. Хүмүүс цагаан арьстай хүмүүс зэрэг сургуульд сураад зэрэг хөтөлцөөд явахыг би харж байна. Надад ийм мөрөөдөл байна гэж те. Өөрөөр хэлбэл арьсны өнгө ямар хүмүүсийг хооронд нь тусгаарлаж тэр хүнийг амьдралаас хинч биш болгож сүрүүлж байгааг тэр харахтаа маш их эмзэглэж байсан. Тэгээ олон хүмүүс арьсаас бас солиулах мэс засал цаас аваад хийсэн. Бид нэр хэнийг таних вүлээ? Майкл Джексон. Тэр хар арьстай байсан учраас бас нэрд гарахад амар саад, карьерт нь саад болж байсан. Гэх мэттэй. Тийм учраас та нарын хувьд энэ арьсны өнгө жоохон тийм асуудал хэр тарьж байна. Тарихгүй байна. Яг эндээ амьдарч байгаа учраас гайгүй ялгаа гайгүй харагдаад байгаа байхгүй. Өөр газар амьдрал жоохон юм болох юмсан гэж бодож магадгүй шүү. Тэгээ солиулахын төлөө бүх амьдралаа зориулж магадгүй. За, оюуны чадвар. За, оюуны чадвар яадаг гэвэл хүн өөрийгөө ямар потенциалтай вэ? Тэр болгоно байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй. Хүнд атаархдаг. Тэр ийм байхад би яагаад ингэж чадахгүй байна? Би чаднаа гэл. За энэ бол нөгөө нэг буруу зүйл дээр суурилсан хөдөлгөгч хүч байх юм бол чиний амьдралыг харин сорно. Чи улам дээшгээ явахгүй. Харин сороод тэр нөгөө нэг атаархлаасаа болоод илүү нөгөө нэг зөв зүйл дээр бид нэр байх байсан бол нөгөө хүч чинь жоохон сулгарч эхэлдэг байхгүй юу? Сулгарч эхэлнэ. Тийм учраас энэ нөгөө хүнд ч гэсэн жоохон харилцахад төвхтөө тэр хүнээс байгаагаараа байх жоохон төвхтөө болоод илүү баг зүөх хэрэгтэй болно чи. Тэгээ хуурамчаар амьдрах хэрэгтэй болно. Оюуны чадвараа илүү өнгөлж далдлах гэснээс болоод. Тэгээ байгаагаар нь илүү цаашаа хөгжүүлэх юмсан биш.